За маш тодорхой мэдээлэл хөрвүүлсэн эрчим хүчний яамныхандаа талархал илэрхийлье. Тэгэхээр эрчим хүчний салбар бол шинэ их усөр шаардсан бас маш их эрсдэлтэй тэгээд шинжил өөрчлөлт хийх ийм одоо салбар учраас за энэ одоо хамтарсан засгийн газар дээр бол бас нэлээд ач холбогдол өгч чинь эрчим хүчний реформ хийх одоо ийм шийдвэр гарсан байгаа. За ингээд эрчим хүчний реформын хамгийн одоо эхний арга хэмжээ бол үн тарифыг одоо өөрчлөх, нэмэгдүүлэх гэсэн ийм арга хэмжээ байсан. За багагүй хугацаа өнгөрлөө олон ч одоо бас хүндрэл бэрхшээлтэй та бүхэн маань тулж байна. За ингээд энэ тариф өөрчлөгдөхөд эрчим хүчний салбар маань одоо 400-аад тэрбум төгрөгийн үр төлтөө явж байна гэсэн ийм мэдээллийг тухайд өгч ирсэн. За ингээд үнийн тариф өөрчлөгдснөөр хичнээн одоо төрний одоо хөрөнгө мөнгө хоримтлагдва. Та бүхэн энэ одоо хоримтлагдсан хөрөнгө мөнгөөрөө ямар одоо асуудлуудаа шийдэж байна вэ? Сая таны одоо бас танилцуулганд бас гарлаа. Эрчим хүчний салбарын ажилтны цалин үйлсний асуудлыг нэмсэн байна. За үр төлбөрөөсөө бас барагдуулсан бах. Илүү одоо гарсан ийм хөрөнгө мөнгө байна уу? Энийг одоо салбарын одоо энэ технологийн шинжилт одоо хөрөнгө оруулж чадчихэв үү? Дулааны цахилгаан станц 3-4 дугаар цахилгаан станц бол маш хуучирсан 30-аас одоо 60 жилийн насжилттай. Ер нь бол өвлийн одоо эд ачааллын үед таач өөрөө бас мэдээлэл өгдөг те. Ерөнхийдөө бас зогсоход одоо бэлэн байна гэсэн мэдээллийг өгдөг. Тэгэхээр өвөлд одоо бэлтгэх те хоримтлагдсан хөрөнгө мөнгөөрөө одоо энэ цахилгаан станцуудынхаа шинжил өөрчлөлт технологийн шинжилгээг хийхдгээр ямар одоо арга хэмжээ авч байгаа вэ гэсэн нэгдүгээр асуулт байна. За хоёрт нь манай энэ эрчим хүчний салбарт бол энэ сэргийгдэх эрчим хүчний асуудал бол нэлээд яригдж байгаа. Тэгэхээр одоо бол сэргийгдэх эрчим хүчин дээр бол хөрөнгө оруулалт нэлээд орж ирж байна гэж ингэж хэлж байна. Тэгэхээр эрчим хүчний реформ дээр ч гэсэн одоо ер нь дорж ханд сайдаар ахлуулсан энэ сэргийгдэх эрчим хүчин дээр хөрөнгө оруулалт нэлээд их орж ирж байна гэсэн мэдээллүүд байж байна. Тэгэхээр бодит байдал дээр ер нь ямар шохон байна вэ? Одоо бол сэргийгдэх эрчим хүчинд бол нэг 10% та байгаа бах 2030 онд та бүхэн нэг 20% хүргэнэ гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тийм учраас одоо энэ 5 жилийн хугацаанд энэ 20 хүрэх юм боломж болцоо нөхцөл бол таны хувьд бол ямар харагдаж байна гэсэн юм асуулт байна. За гуравт нь ер нь бол саята бас ер нь хэлжлээ. Эрчим хүчний үндэсний хороо реформын үндэсний хороо байгаа. За эрчим хүчний яам бол бодлого шийдвэрээ гаргаад явдаг. За дээрэс нь Эрчим Монгол гэдэг энэ компани байгуулагчлаа. Тэгэхээр ерөнхийдөө маш олон толгойтой болчлоо гэж тэгж байна. Тэгэхээр энэ үндэсний аюулгүй байдлын одоо хэмжээнд яригдах эрчим хүчний энэ салбар маань ингээд үл ойлголцолтой 2-3 толгойтой ингээд явах юм бол одоо энэ 2024-с 28 оны энэ засгийн газрын бидний хамгийн том одоо бас реформ өөрчлөлт хийх энэ эрчим хүчний салбар чинь өөрчлөгдөж чадах юм уу? Та одоо бас энэ бодлогыг За дор зовдын нэгтгэгч асуулт асуулаа. За 5 номерт Чөлзөрн сайд хариулт өгнө. За нэгдүгээр гишүүн асуултанд хариулъя. Эхний ээлжинд асуултанд хариулахын өмнө нэгдүгээр гишүүнд бас талархал илэрхийлье. Эрчим хүчний үндэсний хорооны гишүүнд байгаа. Энэ нөхцөл байдлыг газар дээр нь явж айгүй их уухгүй явж нөхцөл байдлаа танилцсан. Энэ нөгөө талаас бол эрчим хүчний үн тарифыг нэмэгдүүлэх сая нэгдүгээр гишүүн ярьж байна. Нэмэгдүүлээгүй. Үн тарифт нь ойртуулах арга хэмжээ авсан шүү дээ та бид нар. Өөртөгт нь өртгөөсөө дандаа алдагдaltaй байсан учраас өртөгт нь ойрдуулах тухай алдагдлыг бууруулах тухай ярьсан болохоос биш үн тарифыг нэмэгдүүлээд нэг айхтар хийгүүлсэн юм бол бид нар хийж чадаагүй. Энийгээ бид нар бас хүлээн зөвшөөрье. За энэ тарифын өртөгт нь ойртуулснаас шалтгаалаад 2024 оны 5 сарын 11 сарын 15-наас хойш нийтдээ 546.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого орж ирэхээр байгаа юм. За энийг юунд зарцуулсан бэ гэдэг талаар одоо бид нар олон нийт туулан танилцуулах ёстой. Хэрвээ эрчим хүчний яам энэ төрийн үндэсний компаниудын одоо менежмент хэрхийг хэрэгжүүлээд явсан бол бидний 5 сарда багтаагаад танилцуулах юм төлөвлөгөөтэй байсан. Энэ маань үл ойлгох нөхцөл байдал, төвөгтэй нөхцөл байдалд орсон. Одоо шинэ тэр менежмент хэрхийг хэрэгжүүлэгч Эрчим Монгол компаниг олон нийтэд танилцуулах байлгүй дээ гэж би найдаж байгаа. Нэг. За шинэ их үйлсүүрүүдээс энэ Оросын холбоо олон улсын импортын эрчим хүчний импортын зөрүү өнгөрсөн жилдээ харьцуулахад энэ жил нэмэгдсэн 108.3 тэрбум төгрөгийг импортын үнийн өсөлтөнд зарцуулагдахаар байгаа. Нөөцний уурхай төмөр замын тээврүүд дээр нөөцний үнүүд дээр бол 102.5 тэрбум төгрөгийг одоо тариф дээр нэмж өгсөн.
3-дугаарт 2025 оны 4 сарын 1-ээс эрчим хүчний салбарын ажил хэсгийн төрийн өмчт компани цалин нэмэгдүүлэхэд бид нар 229.8 тэрбум төгрөг одоо нэмэгдэхэр байсан. Гэхдээ 2023-2024 онуудад одоо их усүр багтаа байхад гарцаагүй энэ салбарын одоо ажил хэсгийг тогтоон барихын тулд их усүргээ нэмсэн байсан зарлууд нэмэгдээд нийтдээ 229.8 тэрбум төгрөгийг энэ цалингийн нэмэлтэн нэмэхгүй бол манай салбараас ажлаас гарах зөвлөл бол кит өндөр байсан учраас ийм зүйлийг яасан. Та тэр 107 сум дээр 428 ажил дээр засвар шинжилгээний төлбөрт 77.1 тэрбум төгрөг зарцуулахар байсан. Энэ маань одоо харамсалтай буцаад татагдах нөхцөл байдал үүсэж байна. Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтан улаасны эрчим хүчний систем улсын төсвийн татаастай явж байсан. Энийг сангийн сайд татаас өгөхгүй гэсэн учраас бид нар татаасын бууралтаас дахиад 28.3 тэрбум төгрөг нэмэгдэж гарах гэх мэт ийм байдлаар 546.1 За 5 номерын микрофонд гүйцэж хариулах боломж өгье. 1 минут. ийм нөхцөл байдалд орчод байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Хоёрдугаар энэ дандаа та бүхэнтэй одоо камер авахаараа зуулн яриад байх төвхтэй. Гэхдээ мод байдлыг хэлэхгүй бол Монгол улс 1,500,000 км квадрат нутаг дээр 3.5 сая хүн сууж байна. Бусад цахилгаан эрчим хүч хэрэглэгч бусад улс орнуудтай харьцуулахад хэд зэрэг байгаа. Гарцаа байхгүй байгалийн одоо шугамын алдагдлал гэдэг юм бол үнэхээр яаж гүрийгээд дийлэхэргүй юм нөхцөл байдалд байна. 200 км шугам татаад нэг 20-30 айл зарим шугамын төв дээр бол нэг 100 айл явдаг ийм нөхцөл байдлууд байгаа гэдгийг бас хэлье. Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтан улаасны эрчим хүчний систем энэ бидний амьдралын хэв загвар онцлогоос шалтгаалаад ийм өндөр алдагдaltaй яваад байгааг бас та бүхэн зөвөр ойлгох байлгүй гэдгийг хэлье. Тэгэхгүйгээр бид нар чинь дандаа нэг гоё юм байгаа юм шиг, боломжийг дараа суучгаад байгаа юм шиг хүмүүс нөхцөл байдлаа үнээр нь хэлж чадахгүй байсаар. За